За өнөөдөр бидэнтэй хамт байгаад баярлалаа. Тэгээ бүгдээр хамтдаа энэ үгийнхаа төлөө Бурханд залбирая. Эзээсээ өнөөдөр бидэнд залбирлын талаар сануулж өгөөрэй. Залбирал бидэнд ямар чухал болохыг, бид бас залбиралд хэрхэн анхаарал тавихыг та бидэнд сануулаарай. Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За тэгээд залбирал бол Бурхантай харилцаа учраас бидэнд бол хамгийн чухал зүйл. Тийм учраас бидний итгэлийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг зүйл бол залбирал юм аа. Тийм учраас бид залбиралдаа илүү ач холбогдол өгч сурах хэрэгтэй. Тэгээд бидний залбирах цагийг үгүй хийхийг, бидний залбирах цагт саад болохыг, тэгээ бидний залбирлын цагийг устгахыг хинт ч юунд ч бүү зөвшөөр. Та залбирах цагийг заавал өдөр бүр гаргаж бай. Тэгтээ зүгээр яарч сандарсан хайн гойдлаар биш. Хэдий богино хугацаанд ч гэсэн чин итгэлээрээ Бурханд цаг гаргаарай. Тэгээд энэ таны сүнслэг талбарыг илүү хүчтэй болгоно. Таныг илүү Бурхантай ойртуулах болно. Тэгээд бид нар залбирч чадахгүй байвал бид ариун сүнсээс бас тусламж гуйх хэрэгтэй. Бурханд хэлэх хэрэгтэй. Тэгээд залбирах хүсэл өгөөч гэж Бурханд хандаж гуйж болно. Бурхан бидэнд зөв тэр сайн хүслүүдийг өгдөг. Хэрэг бид ингээд өглөө залбирч чадахгүй, өглөө ажил амьдрал эхлэхээс өмнө залбирч чадахгүй бол тэр залбиралд ямар нэг юм саад болж байна гэсэн үг. Тэгээ энэ шалтгааныг олоод шийдэх хэрэгтэй. Тэр залбирлын оронд хийж байгаа зүйл чинь магадгүй бидний шүтэн болж байна л гэсэн үг. Тэгэхээр өглөө босч чадахгүй, эрт босч чадахгүй, унтж байна гэдэг чинь магадгүй нойр бидний бас нэг шүтэн болчихж байна гэсэн үг. Тийм учраас бид энэ асуудлыг ухамсартайгаар, хариуцлагатайгаар бид яг шийдвэрлэх хэрэгтэй. Өмнөх орой нэрт унтах хэрэгтэй. Ажил төрлөө цагт нь бас амжуулах хэрэгтэй. Тийм учраас залбиралд яг юу саад болж байна гэдэг бид ингээд хараад шийдэх боломжтой. За амьд үеийн зуучин залбирагчид өнгөрсөн 1-р сарын турш өдөр бүр 24 цагаар залбирсан. Тэгэхээр нэг баг 2-3 хүнтэй. За тэгээд өдөрт 2 цаг залбирдаг байсан. Тэгээд хэсэг завсарласан бид дараа өөрийн залбирал хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр бид залбирч байна гэдэг чинь өөрсдийнхөө сүнслэг өсөлтөнд маш том хөрөнгө оруулж байна гэсэн үг. Бид сүнслэг үр тарьж байна гэсэн үг. Тэгэхээр бид заавал ургацыг, сүнслэг ургацыг хураах болно. Хэрв юу ч тарихгүй бол юу ч хурааж авахгүй. Филиппой 4:6-д юунд ч бүү санаа зов. Харин альва хүсэлтэд залбирал ба гуйлтаар дамжуулан талархалтайгаар Бурханд мэдүүл гэсэн. Тэгэхээр санаа зовж гин гэдэг нь Бурханы бидэнд өгөөгүй ачаа үрж байна гэсэн. Хэрэг бидэнд Бурхан ачаа өгсөн бол үүрэх хүчийг бас хамт өгдөг. Тэгэхээр санаа зовхын оронд залбирах хэрэгтэй. Санаа зовлтол бидний үүрэх ёстой ачаа биш, харин залбирал бол бидэнд Бурханаас өгсөн булга, тэр үүрэг. Тийм учраас санаа зовж байгаа хүн бол би юу хийх вэ? Би яаж энэ асуудлыг шийдэх вэ? Би яаж энэ ачааг үүрэх вэ гэдэгт өөртөө төвлөрч байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Бурхан энэ асуудалд хэрхэн хандж байна? Бурхан юу хийж байна? Бурхан яг энэ ачааг яаж үүрч байна гэдэгт илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэхийн тулд бид нар Бурханы өмнө залбирлаар инээл гэсэн үг. Тэгэхээр аливаа зүйлийн төлөө залбирч байхад итгэл ирдэг. Өөрөөр хэлбэл та итгэлтэй болтлоо залбирах хэрэгтэй. За би таарт залбирлын талаар Бурханы алдартай хүмүүсийн хэлсэн үгээс суулцъя. Шашны шинжлэгч Мартин Лютер надад өнөөдөр хийх ажил маш их байгаа учраас би эхлээд 3 цагийг
одоо залбирлаар хэлнэ гэсэн. Эндрю Мюррей залбирал бол Бурхантай хамтран ажиллах хамгийн дээд хэлбэр. За Билли Грэм залбиралгүйгээр бид Бурханы хүчийг бус зөвхөн өөрсдийн хүчийг л ашигладаг. Өөрөөр хэлбэл залбиралгүй амжилт бол Бурханы алдаргүй амжилт. За Джон Уэсли бол Англи Америкт сайн мэдээ тараасан жижиг бүлгийг одоо эхлүүлсэн юм гайхштай агуу нэгэн байсан. За тэгээ тэр хэлэхдээ Бурхан залбирах хүртэл юу ч хийхгүй гэж хэлсэн. Жорж Мюллер үнэхээр хэдэн зуун хүүхэд, хэдэн мянган хүүхдийг одоо хоолсон, асарч халамжилсан гайхштай итгэлийн хүн. Тэгээ Жорж Мюллер итгэл залбиралгүйгээр сул дорой олдгоо гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө би Бурханд итгэж сурсан. Учир нь би залбирч сурсаа гэж хэлсэн. Тэр үйлчлэлийнхаа эхэнд тэр үнэхээр итгэлтэйгээр залбирдаг байсан. Тэр итгэл залбирал хоёрыг яг нэг төвшөнд авч утсан. Яг одоо адилтгсан. Энэ хоёрыг бол салангад авч үзэх боломжгүй. Яг үүнээс эсрэгээр бид хэрв залбирахгүй бол итгэлгүй байна гэж ойлгож байна. Тэгэхээр итгэл бол би итгэж байна гэдэг бол юу ч хийхгүй хүлээж суухын нэр биш. Энэ бол залбирлаар одоо явагддаг, үр дүн авчирдаг. Кори Тен Бум залбирал Бурханыг бидний доор авчирдаггүй, харин биднийг Бурханы доор авчирдаг гэж хэлсэн. Тийм учраас залбирал бол бид өөрсдөө даруй болгох яг л тэр хэрэгсэл, тэр итгэлээр амьдрах, итгэлээ одоо үргэлжлүүлэх ийм одоо хэрэгсэл. Тэгэхээр залбирлаар эхлээгүү сэргэлт гэж байхгүй. Дэлхийн түүхэнд итгэгчдийн одоо амьдралд маш олон сэргэлтүүд, хүчирхэг сэргэлтүүд бий болж байна. Энэ бүхэн залбирлаар эхэлсэн. Үлс 2 дугаар бүлэг дээр байдаг ариун сүнсний одоо хүчтэй буу ирэлт ч гэсэн Пентекост баярын тэр ариун сүнсний дүүрэлт ч гэсэн тэр 120 хүний тэр Маркийн гэрээ одоо дээвэр тэр 2 давхарт залбирсан тэр залбирлаар болж исэн гэдэг бид нар бас санах хэрэгтэй. Тийм учраас та ер нь бол залбирч өмнөхөөсөө бүр илүү залбирах юм бол та өмнөхөөсөө илүү сүнслэг өсөлтөөр өсөх болно. За залбирая. Эзэн Бурхан өнөөдрөөс эхлэн бидний залбирлыг улам чанартай, улам одоо илүү хүчрхэг болгож өгөөч. Эзэн бид тантай гарах цагаа илүү одоо бэлдэх болно, илүү анхааралтай явах болно, залбирлаар дамжуулан эзэн Бурхан бид тантай уулзах болно. Та бидний залбиралд хариулах болтугай эзэн минь ээ. Аава та өөрийнхөө хүссэн тэр залбирлын сэдвүүдийг бидэнд өгөөч. Бидний залбирлыг та ариун сүнсээр удирдаач эзэн минь ээ. Аава бидний залбирлыг яг таны хүссэн хэмжээнд хүргэж өгөөч. Залбирлын сүнсний амьдралыг маань та үргэлж одоо өсгөөр хөгжүүлээрэй эзэн минь ээ. Бидний залбирлын амьдралыг улам чанартай болгож өгөөч гэж Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Та өнөөдөр залбирах цагийг гаргаарай.